Суур цэхэн амьлуулалт. Осол бэртлээс шалтгаалan хүний зүрх зогсох, амьсгалахгүй болсон тохиолдолд суур цэхэн амьлуулалтыг хийн. Нэгдүгээрт цээжний шахалт. Цээжний шахалтыг хийхдээ зурагт үзүүлсэн дагуу цээжний төв хэсгийг олно. Цээжний төв хэсэгт доод гарын алганы төвгөр хэсгийг байрлуулж шахалтыг хийн. Шахалтыг хийж гүйцэтгэхдээ тохоогоо түгжиж нугалахгүй байх. Шахалтыг цээжний өргөний 3/1 буюу 4-6 см орчим шахна. 15 секундэд нийт 30 удаа шахалтыг хийн. Хоёрдугаарт амьсгалын замыг чөлөөлөх. Хэрв амны хөндөд ямар нэгэн зүйл байвал хажуулдуулан хэвтүүлж амьсгалын замыг чөлөөлнө. Гуравдугаарт амьсгалуулах. Амьсгалын зам чөлөөтэй бол ам амаар эсвэл ам хамраар 2 удаа амьсгал өгөх хэрэгтэй. Амьсгал өгч байхдаа цээжний хөдөлгөөн болон амьсгал сэргэж буйг хянах шаардлагатай. Анхаарах зүйлс. Гарын алгыг цээжний төв хэсгээс салгахгүй байх. Тохоогоо түгжиж нугалахгүй байх. Шахалтыг цээжний өргөний 3/1 буюу 4-6 см орчим шахах. 15 секундэд нийт 30 удаа шахалтыг хийн. 2 удаа амьсгалуулна. Амьсгал зүрх сэргэхгүй бол цээжний шахалт болон амьсгалуулалтыг түргэн тусламж эртэл үргэлжлүүлэн хийсээр байх болно.